ирсэн байна. За хай. Өнөөдөр бол 3 сарын 20-ны өдөр байна. Тэгээд миний нуруунд дугаас амир өөрчлөлт орсон. Тэгээд ороод Nimrite үзүүлсэн чинь жирвчний ивэрхий гэсэн онцтойсон. Тэгээд одоо доотлын тэр 3 тоглоом байна штэ. Тэр 3 нь ингээд нэг нь урагдaltaй, нэг нь зүлгэлттэй, нэг нь ивэрхийлттэй. Тийм онц гарсан. Тийм. Тийм болохоор намайг сэргэн засах хэмжлэгээ хийлэх шаардлагатай гээд тэгээд би Говьт аймгийнхаа уламжлалтын эмнэлэгт хөвтөөд өрөө бүрөөндөө орж ирчээл байж гин. За арай гэж нэг амс хийчээд өглөөгөр л бас далаан болсон заа юу. Алаан болсон. Бага хүмүүс ингээд яг нэг юмчтэй нэг юмчийнхаа өөдөнд ингээл очрлцсан. Ор хүртлээ бөө юм болж байгаа юм чинь. Тэгэл зарим сони гурдуур ингээд дайрч орж мороод амар сонио. Сая бол манай эмч орж ирсэн байна. Тэгээд өрөөндөө би ганцаараа байгаа. Тэгээд манай өрөөнд уул ингээд дөрөв ортой. Тэгээд би хавтыг нэг орон дээр ингээд төхөнж мөхөнц юм тавьсан. Тэгэл бэжин. Өглөөгөр ресторан нээлж мэйлэх гэж бөө юм болж гүйд штэ. Яг нэг л ажиллагатай л байсан л да. Гэхдээ эцэст нь би орж ирчээж тэгээ үүдэнд амар хөөрхөн имээтэй танилцсан. Манай им амар хөөрхөө. Би ер нь бол ингээд ивжлэгээ хийлгэж явж байгаа дандаа нэг тийм хөөрхөн имээтэй танилцдаг гэх юм уу. Өмнө ч гэсэн нуруундээ нэг эмчилгээ хийлгээд тариа хийлгэж явахдаа амар хөөрхөн имээтэй таарсан гэд нэг TikTok хийгдсэн штэ. Хэрвээ миний сториг хардаг хүмүүс санаж байвал тэгээд одоо сая нэг эмчлүүлэх картан дээрээ ямар эмчилгээ хийх эмчтэйгээ сая уулзаад тэгээд орж ирээд байж гин. За яг энэ үед бол өдрийн 4 цаг болж байсан. 7 өнөختөө өргөдлөөс гарахгүй гарчаад хэд тод гам барих учраас ингээс хагаар амьсгалсан. Өглөө үүдэнд амар хүлээгээд таньдаг юм тоосон гэдгсэн шүү дээ. Тэгээд тэр хүмүүс маань ихэнх нэг өрөөнд орсон, би ганцаархан тусдаа өрөөнд орсон байсан ч гэсэн нөгөө хэдтэйгээ амар хөөрхөн таньдаг болоод татн олцсон болохоор тэд нартайгаа хамт нэг өрөөнд ингээд далжигнаад юм яриад байж байгаа нь энэ байна. Харин энэ бол орой хоолны цаг байна. Тэгээ бид нар чинь нөгөө охиныгоо дагуулад хамтдаа явж байна. Нөгөө аяга бариад тэгээ соёлоо чинь уйдахгүйгээд бичлэгээ хийчихнэ. Тэгээл хоорондоо бүр майр дотно олцгоцсон. Тэгээ манай охин бол сүвлэгч ах нар маань бит хоёрыг амар дотно хагаад гут нь үеэл юм уу ичдүүс юм эсвэл нэгнийгээ таньдаг юм гайхаад исэн. За энэ бол айгүй өрхөд томоотой. Бид хоёр чи хоёулаа урд урдаас хараад хоол идээд суусан. Яг энэ имлэгээс тоолж байгаа хоолнууд болохоор яг тийм шин тэжээлтэй эрүүл хоолнууд гэдэг юм билээ. За хай. Одоо ингээд бариагаа хэлэхээр нэг юм давуу аваад тэгээд явдаг. Бага. Сая бол нэг лааны өргөнд ороод дэлгэмбөгчин байгаа. Аралт ихсээд нэг жоохон тийм болчоод тэгээд нэг өрөөндөө ороод сайхан сэргчээд явж байгаа нь энэ байна. Нараа өдрөөс хойш гоожоод тэгээд edhe гэж нэг юм сэргэлээ даралт жоохон өсөж уруудаад савлгаатай байгаад байгаа. Хараад чигмэн. Өөчлөрөө та өрөөдөөсөө тэнч явахдаа юу бодсон бэ? Өрөөнөөс оргож явахдаа юу бодсон бэ? Та тэрийг тайлбарлаад өгөөч. Дэлгэрэнгүй тайлбар хэрэгтэй байна. Нашоо та ямар ичдэггүй хүн бэ та? За энэ дээр бол ямар ч нэг даралт малтан ихсээгүй нэг даралт болт нэрэ гэж нэг доктортой болоод нэг хүн шиг царайтай болчоод өшгөнийхөө наанаас хүлээгээ сууж байгаа хүмүүсийнхаа нэгээр нь өдөөд өөрийгөө баясгаад байж байгаа миний дүрс бичлэг энэ дээр харагдаж байна. За ингээд манай эмээ нар чинь бүр хоорондоо ингээд нийлээд тоглоод алаад өгнө. За тэгээд өнөөдрийн бичлэг нь ингээд дуусч байна. Дараагийн бичлэгээр уулзъя баяртай.